Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За энэхүү гайхалтай сайхан бичлэгийг маань гайхалтай сайхан сувг дээрээс маань үзэж сонирхохоор эхлүүлж буй хүн бүрд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Ойрхон ороод яста нар баруунаас гардаг гэдэг шиг болж байгаа зү. Тийм ээ. За тэр яг. Өнөөдрийн хүргэх кино бол 2025 онд гарсан DC студийн цоошин бүтээл. Хамгийн анхны супер баатрын дүр болох Супермен киног ярьж өгөхөөр боллоо. За тэгэхээр таалсан таалаагүй дуртай дургүй хамаа байхгүй. Бүгд нэг лайк мэдөө. Далж байгаа тараадах юм байхгүй. Дар чи хөөе. Тэ чи хөөе. Дар. За. Дарснууд нь болоо. Энэ руу орцгоо. Тэ бүгд мэдж байгаа зү. Хой. Тэ. Чи. Далж байгаа тараадах юм байхгүй. Description хэсэгт байрлах линк дээр дарж яадын сувгийн албан ёсны Telegram сувагт нэгдэх манустайгаа илүү ойр байх боломж байгаа шүү. За юу. Мануст тэндээс хардаа хэд хэдэн бичлэгээ нууцаар оруулнаа. Бас болоогүй киноныхоо талаарх сонирхолтой мэдээлэл болон оддын бүх спорны талаар ярилцах учраас нэгдсэн байхад гэмгүй шүү. Окей. Кино маань супер хүчит дийлдэшгүй Криптониан өмөднийхөө гадуур бандашаа өмсөх дуртай Кларк Кент буюу Супермен за нэг тийм бялб нүдүүлчихсэн цус нүжин савирчихсан осголтын байдалтай хэвдэж байгаагаар эхэлнэ. За давараг нүднээс нь бусад юм хөдлөхгүй шахав болтлоо балбуулсан байна гэхээр ямар тач аваа хүчтэй нөхөртэй л халз тулсан ойлгомжтой. Эцсийн хүчээ шавхаад эсгэртэл газар хөдлөлт болж байна уу гэлтэй нүргэлж тэр алсаас хуйларсан цасан шуурга нааша айс. Тэгсэн манерийн нохойн болох крипто хамаг чадлаараа давхиж байгаа нэг ажиг. Давхиж ирснээ өглөө шахуу хэвдэж байгаа эзэнтэйгээ тоглож байна гэд дээр нь цавхчоод хөл гарыг нэмж хуглаад бараг гүйцэхнэ гэж байтал гэр тарийгээд нөмөргөө өгтөл зууж аваад давхиж гарна. Манай хүний гэрмээр супер газар доороо сургаж гарч ирээ. Супермен зориулж тусгаалыг хийсэн нохойн болон өөрийг л мэдэрч онгойдог бүрэг таалгатай. Дотор нь манерийн хувийн шивгчд болох роботуудтай. Бодвол эцэг ихэн дэлхий рүү Суперменийг илгээхдээ цог явуулсан юм уу? Яасан ямар тач үнчээр зүтгэх өгөгдөлтөй тэр хэдэн дамжиж аваад тайвшруулах санаатай төгсгөл хэсэг нь усчихсан байнга тоглуулж байдаг төрсэн эцэг ихэн сүүлийн дүрс зурвсыг үзүүлэн эмчилгээний орон дээр авчирч хэвдүүлэн биеийг нь скан хийтэл яаж үйд хамаг ясан хуг шаага зогсохгүй таван цул нь авахын эцгүй болтлоо гэмтсэн байгааг олж тогтооно. Нарны туяаг томруулдаг линзээр томруулж шууд байгалийн аргаар эмчлэн манерч дийлдсэндээ шарлахан бүрэн иларшаагүйч буцан очиж даагаа нэхэхээр болно. Антарктидаас DC Universe Metropolis хот руу дууны хурдаар нисч очоод дронуудаар хүрээлүүлсэн манетон хоёртой хүн робот нь мэдэгдэхгүй нэг тийм хачин юмтай агаар дээр үзэж сарна да. Араас нь бүхэл бүтэн баг ажиглагдсан. Бүх үйл хөдлөлийг нь PlayStation тоглож байгаа мэт өдөрдөд байхыг бодоход робот юм шиг байгаа юм. Ямар тач манай супер хүнийг маань дахиад нүүр нүдгүй балбаал газрын гавар ордлон савж орхинд. Яага супер хүнгүй юу ч хийж чадахгүй ингэтлээ алуулаад байна гэсэн. Манерийн бүх үйлдэл тулааны үеийн хөдөлгөөн за бараг бава шава хийхдээ ямар байрлалаар хийдэг энэ төргээд нийтдээ 2500 орчим хөдөлгөөнийг судалжчихсан кодчуулаад энэ нэг робчиг юмдаа суулгачсан болж таарна. Супер хүмүүс салтаа самад хэлэгчсэн урууга хөхөх нь холгүй нөхөрцөн хэвдэж байхад нь гудамд хоол хий зардаг Пакистан ир тусалж нөгөө манетон роботч намайг Бравягийн алах гэж дууд. Танаа улс миний уур хилэн үргэлжлүүлэн мэдрэх болно. Сүүлчийн удаан харуулъя гэд нисч чадна. Энэ үеэр дүлцэнгийн бас нэг зэрэг болох инженер нэртэй цараймуутай хүүхэн манай супер хүнийг сталкердж яваад нөгөө айхтар мөсөн ордных нь байршлыг мэдчихсэн. Босс, энэ байгууламж нь газар руу яваад орчлоо. Гэхдээ би өрөндөд оршиж чадна. Гэтэл дүлцэн боосно. Зүгээр гэрийн мэдчихсэн цаашдаа учиртай. Олон юм хуцаа төлгөө буцаж ир. Гэж тушаан инженерч дуртай дөргөө буцаад явна. Суперменийг хоёрынтой бялг нүдчихсэн. Гэрийнх нь байршлыг олоо тогтоочсон. Дүлцэнгийн хүмүүс ч найр наадам хийх нь холгол хөөрцөглөн дөө. Бравягийн алхч бааз дээр нисчрэн портл руу орон тэдэнтэй нэгдэн.
Тэгсэн дүлзэнгийн найз охин гэхүү явуулдаг хүүхэн гэхүү нэг тийм харах царайны Gold Digger барийн шаргалууст Майнероптыг Ультрамен чи мундаг байлаа шүү гшааж баг. Хичнээн чинээр ус цол гоншинтай юмтэй. Юу гэж чи цусараа тэгэлсэн юм мэдэхгүй чөтгөр бүү мэд. Ямар та цааш та Ультрамен гэж дуудчих. Тэр нь арай дээр байгаа зү. Супермен маань Clark Kent-ийн дүр даран алдарт Daily Planet хэмээх санингийн компани руугаа нэлээд ярангуй ажилласаа хоцорчихсон байх магадaltaй явж буугаар кино үргэлжиллээ. Ажил дээр эртэл дарга нь хоцорсныг сануултал авгийн байн хоцордог манер тоож байгаа өчинч байхгүй. Ажлын байрны байдаг л хог шаарнуудын нэг Майк Clark-ийг ямар хогоо битсэн юм энэ гэж бүүлэдэж байдал хүүшээ юу янзаг вэ? Ийм сайхан жимсрээд сонны газарт ямар хацаа хийж байгаа юм бэ чи минь. Алё Монгол төрөд өвлөж чиг. Хамта 7 нугруу шамри 20 яар цүнх авчиг. Боже мой очень красный но погоди а. Ёй. За юу хийж ялаа да. Нэрэ кино ярьжсэн шүү дээ. За кино руу орцгоё. Супермен буюу Clark маань өөртөө ярилцаал тэрийг нийтлэл болгосноор сонины ихний нүрэнд нийтлэлээ гаргуулж чадсан бөгөөд энд нь ч өргөж авсан аав ээж нь болон ажлын хампаанууд нь баяр хүргэнэ. Дадлах хичвэ байрын хоёр охин айлгуутай хайрын харцаар наашаа хараад харна. Майк Clark Kent руу харц чулуудаад байна уу да гэтэл тэрний найз Jimmy Olsen руу бундамдаж байдаг байгаа. Яатсан ч бэлгийнүүдэнд нь жоомороод өгчихсэн бормнууд байдаг юмтэй мэдэхгүй. Clark Kent буюу Супермений бас нэг ажлын хамтрагч шилдэг сэтгүүлчтэй нэг Lois Lane нэг л өнөр авсан шинжтэй. Зөвхөн чи Суперменээс ярилцлага авч чадаад байгаа нь жоохон марцсан гайгүй юу? Энтэр гэж хардах хэрэг эдэлж байх зур. Зурагтаараа Боровия улсын ерөнхийлөгч хэмээх хевсэн дээр чөп сунгаа зэмшиг үстэй нөхөр бид тэр алгачвлүү нөхөртөө ямар ч харилцаа холбоо байхгүй. Америк болон манай улс 30 жилийн турш дэндүү сайхан харилцаатай байсан. Супермен ч гинүү нэг нөхөр гарч ирэх хүртэл гэж явна да. Энэ үеэр Пентагонд нөгөө мөнгөтэй айлын бацаан түлзэн чинь бодлоо хамгаалахын том дарга нарыг зөвлөлчихсөн. Надад Суперменээс хүчтэй баатар байна. Хүссэн зүйл рүүгээ хөрч чаддаг наана технологи бүхий цэрэг байна. Дуунаас хурдан нисдэг бүтэн айран байна. Бид Супермений оролцоогүйгээр улсаа хамгаалж чадна шүү дээ. Над итгэлтэй ах эгч нар энтергээл илтгэл тавьдсан бүлтэрсэн сууж байдаг юм. Нөгөө хэдэн ч бас юмд улс суурьтай ханддаг хүмүүс учраас манай том цэнхэр залуу уг дайнд ажныг зогсоож их тавныг авчирдаг. Мөн Боровия улс чиний компаниас 80 тэрбум орчим доллараар зэвсэг авсан байлаа. Боровия болон Жархампур улсуудын дайнд чийл хожоод байгаа юм биш үү? Суперменийг зайлуулж бизнесээ бүр томруулчих гэсэн санаал яваад байгаа шиг байна да гэхэд Супермен бусад улсын дотоод асуудалд Америк зөвшөөрлөг оролцож Хавайсын Антарктидэд нууц бааз байгуулчихсан байгаа нь олон улсын төрмийг ноцтой зөрчиж байгаа хэрэг хамгийн гол нь байна штэ. Цаадагч нь харийн хүн шүү дээ хараал идэг гэж ядаж тэрнийг барьж авчраад жоохон байцаавал яасан юм дээ хэмээн ядгаж гарна. Тэгсэн нэг эргүүн би санал нийлж байна. Өөр гаргийн хүн манай улсад ямар ч асуудалгүй чөлөөтэй зарчиж байгаа нь таалагдахгүй байна. Гэхдээ тэрнийг хорон санаа агуулсан гэж яг таг мэдэж чадаагүй нөхцөлд тийм алдар суутай болсон нэгнийг барьж орих нь Манусын нэр хүнд сэвтэй гэж хоёр үзүүртэй зүү шиг юм хэлээд гараад явна. Үзэгдэл солигдсон Луиг гэртээ иртэл нэг л сэвтэй. Галтгоонд нь хулгайч ороод ирсэн юм уу? Хулганыг үгээд байгаа юм уу? Учир битүүлэг чимээ гарч Луиж бейсболын цохиороо барьж аваад хэний охин гэдгээ мэдрүүлэхээр алхаж очиж шалгатал Майк Clark Kent. Зэний орон байрны хулгайч гэр онд нь ороод ирсэн 3 сарын ойгоо тэмдэглэх гээд дуртай хоол их чи хийж байна хөө гэл хэнэгчгүй шаамта. Ой дуртай хоол гэснээс Burger King цаан чинь аним сонирхогчдод маш том бэлэг барьж эхэлжээ тамнаа. Юу гэхээр Японы алдарт Naruto франчайзтай албан ёсны хамтрал үүсгэж Naruto-го сэтгүүлсэн зөвгийн бал болон Sriracha соус бүхий хоёр төрлийн бүргэрээс сонголтоо хийн. Naruto, Sasuke, Sakura, Kakashi, Rock Lee, Hinata гэдэг цовруулын бүхий л алдартай дөрүүд бүхий фигурыг цуглуулах боломжтой болж. Грилдэж шарсан дахианы махтай, галт, ил гал дээр шарсан үхрийн махтай аянга бүргэрүүдээ авч идэн чакрага дүүргээд дуртай анимийнхаа дөрүүдийг цуглуулад байгаарай. Хамгийн гол нь энэ ч бас хязгаартай. Тоо ширхэхтэй тул дуусхаас өмнө амжиж бүх төрийг цуглуулахыг хичээгээрэй. Окей? Чөтгөр алгадмар гэж яг мартах шахлаа. King Box багц. Мөн Naruto тоглоомтойгоор амх сонголттой болсон байгаа шүү. Ганц л хаз. Галамтдаг Burger King. Шас. За, кинороо буцаад орцгоо. Цэвэн хоёр гар ажил дээр зүгээр хамтрагчид чигж үзснэ. Цаагаараа бүхэл бүтэн 3 сар болцсон. Шууд учир зүггүй оцолцож 90 өдөр үерхсэн ойгоо халуухан шөнөөр өдөхнү гэтэл Clark
Хоёулаач өдөр сайхан жүжиглээ шүү дээ. Хөрхи Жими бүр идсэн сууж байлаа шүү дээ гэсэн Луи. Би огт жүжиглээгүй Кларк. Чи өөрөөсөө ярилцлага аваад байж болохгүй. Хүмүүс удахгүй анзаарах нь тодорхой. Тэгэхэд тэгвэл чи надад Суперменийн хуваар ярилцлага авал та. Гэж хэлж дуусаагүй байхад нь ажлын хинэтэ Луи халуун хүмүүр амьсгалыг эвдэн хот авчилт. Гэд дуу хураагаараа асан гэртээ ажиллаа хийх гэж шаачнда байхгүй. Ямар тач найз залууга Супермен гэдгийг нь бол мэддэг юм байна. За тэгэл ярилцлага эхлэн. Супермен, та хоёрт жоохон асуудалд оролцолтой байна уу юу? Батлан хамгаалах яма таны Боровиад хийсэн үйлдэл чинь шалгана гэсэн. Гэхэд юу шалгах энэ төр вэ? Би дайныг зогсоосон. Боровиа хөрс Жарханпур хот руугаа шалтгаангүй дайрсан. Ягав ганц нэг танк нислэг тэрэг энэ төр шанаацсан үнэн л дээ. Гээл. Цаашаага дайныг зогсоосныхоо араас Боровиагийн ерөнхийлөгч нөгөө ус наалдсан чөөвсөн толгойтой ерөнхийлөгчийг дахиж хөрш улс руугаа дайрвал өөрөөр ярина гэж сүрдүүлсэн талаар нь асуугаад Супермен ч тэр нь зөв байсан гэмгүй хүмүүсийг алах гэж байсан гэж үргэлжлүүлэн Америкийн холбоотой улсын эсрэг зогсож хууль бусаар өөр орны хил нэвтэрсэн хинээс ч зөвшөөрөл авалгүйгээр Америк улсыг төлөөлж буй мэтэр аашилсан энтергээд баахан шүүмжилж гаранда найз залууга хөрхи. Ер нь бол Суперменийг сошиал ертөнд цөөрнийг худал сайн хүний дүр төвөрсөн харин юмста биднийг устгах гэж эсвэл захирах гэж л ирсэн гэх мэт сэтгэлдлүүд битүү явж байгаа талаар мөн нэмж хэлнэ. Сүүлдээ ч ярилцлага нь хэрүүл болж хөврөн юу халуух шин. 3 сарын ой мой дуусаа зүгээр бараг салаад байгаа юм яагаад. Кларк гараад явчихна. Үзэгдэл солигдсон баян айлын дүлцэн чинь хоёр супер зэрэгэ болон селфи идэхээс өөр ид шийдгүй шаргал өстэйг Антарктидад байх Суперменийг төрөлдсөн гэрнэ. Тэгсэн ягаад ч юм Суперменийг л таньж гарч ирэн онгойдог байгууламж нь энэ хэдэд үүд хаалгаа зөвсгөө нэгэд өгч юм чи. Шивгчин раптууд нь гадны этгээдүүд ороод ирснийг олж мэдэн хэрэндэл тэмцдэгч яаж орох вэ? Эмилтийн бой шиг үүчгүй хэдийн хэсэг болцоож эцсийн найдвар криптонохоо орон гэрээ хамгаалах гэж нэг ухс хийгээд толгойдоо баримлын шавар шиг монголуулад ажилгүй болох нь тэр. 9 шидийн юмд хувирдаг инженер гэх мета зэрэгч шууд гар хурууга бараг лангийн утсан болгож хувиргаа Супермений тулцсан гейминг компьютер руу хуруу хумсаа шургуулаад хамаг нууц файл юм хомыг нь ухаж дөнгөж эхэлнэ. Тэгснэ аав ээжийнхэн дэлхий рүү цуг илгээсэн видео зурвасыг олж аваад устсан хэсгийн сэргээн өөрсдийн болгож чадна. Симулгачд. Суперменийг гэрт нь ирүүлэхгүй саатуулж байх зорилгоор хотын төв 3200 шүд бүхий 1-р ангийн хүүхдийн зурсан зураг амилсан гэлтэй Мариогийн сүүлийн босс шиг царайтай юм авчраад тавьчихсан. Супермен ч нөгөөтгөө хэн боссоо үзэж байтал Justice Gang гэдэг өөрсдөө нэрлэжсэн супер хүчтэй Чолкүүстэй Green Lantern, Hawkgirl болон ухаалаг залуу гурав Суперменд туслан Мариогийн сүүлийн боссыг нухчин дарахаар үзэж тарна. Супермен ч энэ зодон дундуур яаж зүгээр байх вэ? Хүн амтан хорхоо шавжгүй авраад бойлтохоор ирсэн гуравч нүдийг сох шааж дуу сохор болгоё гэсэн мэрэгэн төлөвлөгөө гаргадагч эцэст нь мистер ухаалаг залуугаа өмхийн амруу нь хэдэн сайхан нээж шидэж өгöd ходоодыг нь дэлбэл жалаад дуусч байгаа юм. Авьяа байгуулсан хэдэж цугласан олонний өмнө шалахгүй амтан байна уу? Торон цааш нь харууллаа барилаа гэж өнгөрч байтал хүмүүс нэг л алга малгаа ташихгүй ховстуулсан мэт гөлөрцгөөхөр нь яав ив гэтэл нөгөө дүлдсэн банд чин орондоо яар Супермен биднийг устгахаар ирсэн гэж хэлье болоо юм ярьснаа. Энийг би нотлъя. Дэлхийн олон орны хэл шинжлэлийг нийлж орчуулсан. Мөн IT-ийн хамгийн мундаг инженерүүд бичлэг жинхэнэ гэдгийг баталсан байгаа гэд гэрээс нь хулгайлсан эцэг эхийн сэргээс бүтэн дүрсийг орчуулах тагаар гаргана. Бичлэгийн сэргэгцсэн хэсэгт аав ээж нь дэлхийн хүмүүсийг сул дорой мяа гарууд байдаг талаар ярьж хүн төрлөختнийг ямар ч өршөөлгүйгээр эзлэн захирч аль болох олон их нартай болж үр удмаа үлдээж криптон гаргийн үргэлжлэлийг дэлхийд бий болгох гэсэн байхыг Супермен ч өөрөө анх удаа харж байгаа тул балмагдаж хэдхэн хормын өмнө амиа авруулсан ч мөн л энэ бичлэгт итгэсэн иргэд хог, лааз, муудсан помидор, өндөг шидэлж эморсон Супермен цэргэлдэх байшинд орон гансарч байтал зүрхний андууд нь орж ирээл. Энэ бичлэг үнийн эсхийг асуухад эхний хэсэг нь бол үнэн. Харин сүүлийнх нь бол дэлхий рүү намайг илгээх үеэр эвдэрч устсан учраас эвлүүлэг эсвэл AI л байх. Гэхдээ дэлхийд ранкаараа 3-т ордог ухаантай залуугаа би тэр IT-ийн нөхдүүдийг сайн мэднэ. Тэд жинхэнэ бичлэг гэж хэлсэн бол жинхэнэ л байх хэвээр хамт минь. Гэж нурсан болгос шиг сэтгэл дээр нь ус асгаж орхино. Бичлэгийг гэрээсэн шаасныг мэдсэн Супермен ч турдааван гэрлүүгээ харман одож энэ хооронд нь хэвлэл мэдээлэлээр битүү үүмээ самун үүсч үснэ алдсан чөмсөн толготой Боровиа улсын ерөнхийлөгч бид Жарханпур улсын иргэдийг аврахал зорилготой харин Супермен энд цаад болж бай. Тэр Жарханпурын иргэдийгч боолчлон эмэгтэйчүүдийг нь өөрийн эмсийн хөрөлөндөө авахыг хүсэж байгаа. Энийг би дуулсан юм байна
гэж өөрийнхөө хөрш рүүгээ хийж буй эзлэн төрөмгийлээ Супермен руу бухаад аяжхан тэр. Явж энэ зэнийг өвгөн дүлцэн залуугийн тарих угаалтанд орж баахан зэрзэмсгээр хангуулаад хөрш рүүгээ тайрч байгаа бөгөөд хуурамч бичлэг ёстой мэрэгэн санаа байсан шүү гэхэд дүлцэн Суперменийг гэрээс тэрнийг хөнөж болохоос зүйл хайж байгаад энэ бичлэгийг олж авсан мөн бичлэг огтоос хуурамч биш гэдгийг өвгөн ерөнхийлөгчөд хэлнэ. Суперменийг гэртээ ирэхэд гэр нь бүр нохойн хороо балгас цаашаа болчихсон. Хэдэн шивгч нь талаар нэг лего тоглоом шиг цацарчихсан нохойн гон. Бүүмөр бухимдал дүлцэнгийн офис дээр хаалгын цад өшгөлж орж ирээл. Миний гүлэг хаана байна? Гүлэг минь. Гэхэд юу нохоо шуу яриад байгааг ч ойлгохгүй л байна. Гэснэ нэг нөмөрхтэй царай муутай гүлэг мөн үү гэж тавуулж энэ. Суперменийг хотынхоо гэртэл найз охин Луин хэдийн ирчихсэн байж байгаа бөгөөд мань ирж би бичлэгийн эхний хэсгийг л үз. Би энд хэнийг захирах гэж ирээгүй гэхийг сонссон Луи. Би чамд итгэж байгаа. Нэг хоромч эргэлзэж байсангүй энэ гэсэн армад гэрээ өрнж ямар ч байсан нэг ч гэсэн хүн өөрийнх нь талд байгаад тайвширсан Супермен хайртай гэдгээ хэлээд өөрийн биеэр очиж эсэргүүцэл үзүүлэлгүй баримтлагдан нохой дээрээ очих боломжийг хайхаар болно. Яваад очтолоо учиргүй гавлан нүрээр нь газар шааж асфальт үнсүүлснээ портал руу оруулсан нууц ертөнцийнх шорон руу авч явна. Яаж ч ийм зүйл үүсгэсэн ч өтгөр бүмэд. Ямар тач тэнд нь бас нэг хөшөө мэт гундуу царайлан сууж байх бөгөөд ямар ч төрлийн элемент рүү асуудалгүй шилжих чадвартайг нь гайхуулснаа. Хөшөө шигээр гараа Супермений ганц харшлыг хөдөлгөж алинг нь алдуулдаг криптон чулуу болгож хувирган манай залуу нарны тусгал харсан вампир руугаа адил тарвуулсан чадвараа алдаж эхэлнэ. Энэ зур найз охин Луин яаж зүгээр суух вдэ? Дүлцэнгийн Боровиад 80 тэрбумаар зарсан гэх зэвсэг нь яг үүндээ бараг үнгүй шахам нийлүүлсэн зэвсэг болохыг олж мэдэн. Боровиаг хөршүүлсэн эзлэгтэн Суперменийг саад болгоулахгүй тулд ийм зүйл хийж байгааг нь гадарлаж эхлэх болно. Ядахнаа Суперменийг хаана хоригдохоор явсныг ч мэдэхгүй байсан Луид ажлын хамтрагч Жими Олсон нь нууц ихсруулжийн тусламжтайгаар хар нүх шиг 3 дахь ертөнцид хоригдож буй мэдээллийг өгдөг. Энд үлцэн тэгж байгаад яг манай хэдэн улс төрчид хөлдөө аргаар ажиллах юм. Ард иргэдэн ч тэрэнд хар мааслууга итгэж юм. Яав гэвэл энэ далд ертөнцийн сошиал дээр троллддог Суперменийг харлуулдаг бүхэл бүтэн Вьетнам сармагчингийн айран бий болгочихсон. Газар доогуур ортол нь муулж байдаг байгаа. Супермен гоо моо ингэж амтрахаар өгөөч. Сериожо чамаас царайлаг. Энтергээл баахан комментууд битүүт. Тэгсэн өөр юм уу нохойн шилэн аквариумд хоригдчихсан. Кодлуулаад ховстуулсан галзуу солиотой мэт дэлгэс дээр харагдаж буй амьтдын араас хөөчсөн байж байдаг. Супермений хүчийг юучгүй болгож байгаа хөшөө нэрийн хүүхдийг нь дүлцэн олоод барьцаалчихсан. Хүүхэдтэй муу зүйл хийхгүй тулд хийгэснийг л хийж буй тэр байж л дээ. Үзэгдэл солигдсон Жими Олсон харанхуй годомж руу орон хэн нэгэнтэй уулзах бөгөөд тэр нь дүлцэнгийн найз эмэгтэй шар уст хүүхэн байдаг. Энэ залууч одоо ямар учиртай юм бэ? Хорвоогийн хамаг сайхан жимснүүдийг өөртөө соронц шиг татж байдаг шаасаа. Эсвэл зочин яам шиг монтой юм. За мэдгүй. Ямар тач Жимигийн гол зорилго бол шаргал үстээс мэдээлэл авах болоо шаргал үст харин өөрийг нь санаад уулзсан гэж боддог. Жими ч хөлхөн дээр нь цэцэг ургуулж байгаа л дүлцэн амаргийнхаа талаар мэдээлэл явуулаад байвал буцаад нийлий амлж гинэ гээл салах болно. Луич бас зүгээр суусангүй. Justice Gang дээр явж очин найзыгаа олж аврахгүй юм уу? Ямар ацаа хийгээд энд суугаад байгаа юм бэ гэж загнан ухаалаг залуугийн Супермен нууцаар суулгасан GPS-ийн тусламжтай далд ертөнцид хоригдож байгааг нь олж мэддэгч. Green Lantern, Hawkgirl 2 Суперменд итгэж болох ч улс төртэй худгалдаж төрийн эсрэг тэрсэлмээргүй байна гэд хойшоо сун ухаалаг залуу хүн чанар гарган ямар тач юу гэж нь болоод байгааг олж мэдих сонирхолтой хөдөлгдөн хамт явхаар болно. За уцаад шоронгийн хэсэг рүү шилж нэ. Дүлцэн ста Суперменийг киноны ихэнд Ультрамен дэдлүүлээд гудамд хэвтэж байхад тусалж босгосон Пакистан ирийг олоод бариад ирчихсэн. Хин чамайг өсгсөн. Дэлхий дээр чамд өөр хамтрагч бий юу? Хэлэхгүй бол энийг асна. Гээл нөгөө Пакистанч бас хуухтай ир шүү. Юу ч үтгэ хэлээрээ Супермен над дугаасаа тэрэг хамаатан садан байхгүй. Үхсэн ч харамсаад байх юм байхгүй. Гээл хэлж дуусаагүй байтал тас гээл байхгүй. Пакистанаар биднийг орхин одхон дээр. Энэ бүхнийг хард суусан хөшөө шиг эр сэтгэлний хэмзэглэл болтой мэлмэрүүлж гарна. Өөр уйхан амт шиг байгаа юм. Дүлцэн ч дараагийн удаа чиний байнга ярилцлага өгдөг эмэгтэйг чин авчирч нүдний чинь өмнө алан шүү. Гэд сөрдүүлээд яваад гэн.
Луи болон ноён ухаалаг хоёрч Супермений эцсийн дохио өгсөн газар нь хурцрэн мэдээж тэнд байх хэдэн мануухайг ухаалагээр смарт төхөөрөмжүүдийн ачаар хүүхэд зодож буй мэтэл буулгаж хайнда. Харин шоронд хоригдож буй Супермений бие уламд ордож хажууд нь суух хад чулуу шиг уяхан нулимс бөмбөрүүлсээр л. Хөөрхий залуу хтэд хороочлоо. Яалаа гэж энэ вэ? Би юу ч хийж чадлагүй алуулчихлаа гэж эморч байсан. Чи хүүх минь авч чадна гэсэн үү? Гэт Kryptonite болон хувирсан байсан гараа хэвийн болгож сөрөг зүгийн татгуулсан мэт царай зүстэй болсон Супермений нэг юм амьсгаа авч өндөвдөгч хамаг ирж хүчээ хавгсаруулсан тул юугүй зүгээр болохгүй тодорхой. Нарны цацрагт бие шарж байж л хурдан шуурхаа эдгэрдэг гэдгээ хэлэх үед хадасах шиг залуу нар бий болгож чадахгүй ч бичил нар мэт зүйл үүсгэх гэж оролцсоор маш их гэрэл засруулж хамгаалтын зэргүүд энийг нь олж мэднэ. Энэ үед Луи болон ухаантай залуу хоёр порталын компьютерийг хакердан үүдийг нээж орон өөрсдөө орох боломжгүй тул ухаалаг залуугийн дронуудаар Суперменийг хайхаар болдг юм а. Тэмүүгийн нарны цацрагч Суперменийг ямар тач хөл дээр нь босгож дөнгөн манай хүн камерынхаа шилийг дэлб шанаадан гарч ирээл хадан залуугийн хүүг аварч цаашлан нохоогоо олж аваад гуруулаа. Авшаа. Хүүхэдтэй нийлээд дөрүүлээ цаашаа оргон зайлахаар нисэж байх үед харуулуудад баригдан Супермен хэдэн харуултаа үзэж тарж хажуугаар нь хүүхдийг нь аюулгүй авч явах гэж үйл маха зулгаанда. Ядч байгаад яр гихчээр крипто гэж супер хүчтэйгээс цаашгүй эрхэн дэнцсэн нохоо ухаалаг залуугийн дроны хөөжрэл тоглоом гэж андууран юу ч гуулгаач. Супермен харуулуудын учрыг олцоод урсаж буй протонын голоосоо гарч чадахгүй юугүй хар нөхрөө татагдан орохын даваан дээр крипто нохоогоо дуудан тусуулах гэтэл нөгөө эрхийн балаа нь юун тусдах ногоон жаалыг долоогоо тоглох гээд байдгаас. За тэгэл бонд хар нөхрөө соргодож ороод хомхын тоос болох нүдэ гэтэл Супермен эсрэг зөвхт нь үлээж мултран портал хаагдахаас өмнө амжиж зогтож чадна. За тэгэл Супермен хордлогонд оржсэн хэдэн өдөр наранд бие шарж илүүдтөө зодон зохионгүй амрах шаардлагатай болон онгоцыг Луйонын явах бол харин ухаалаг тэр портлын учир зангалаг олохоор үлддэг юм. Суперменийг оргон зайлсныг мэдсэн түлцэн ч бүр бөөн уур үсвэсэн бол тугаар нь зулгаахаар хэмжээнд багтарч байхдаа шар ус тэмэгчин лүгээ уураа гарган хөөш тууж юм чулуудаад нөгөө шар усч гисэн тэрэнд нь хэлгэнж Жими Олсон руу холбогдсон дүлцэн сүрүүлэх материал явуулъя. Надтай яаж ингэж харьцаж чадваа мадваа гэж том юм ярьж байгаад баригдан эцсийн мөчөд нотлох баримтуудыг сент хийж чадна. Жими ч бом баяр. Ирсэн материалуудыг үзтэл тэнд нь ямар ч хэрэгтэй зүйл байхгүй. Баахан шаргал үстийн селфи байдаг шаасаа. Энэ шар устуудыг яах вэ? Бурхан тарих хуваарилж байхад үсэн дээр очилж байсан юм ааши. Таг үстэ. Луйч чадан ядан хөлгийг жолоодсоор Супермен найзалуугаа өсгөж өндөлгсөн аав ээж тэр нь хөргөж ирээд оронд наруулаа Жимитэй холбоо барьж шаргалстын явуулсан селфинуудыг юмыг ээж мэдхэвгээд үзэж байтал нэг зургийнхаа нард Жарханпур улсын газар нутгийг эзэлсэн байгаагаар зураад хоёр хуваачсан нэг талыг нь дүлдсэн гой өөрийнхөө нэрээр нэрлэлжсэн план байхын тэр. Нууц ертөнц рүүгээ очих портлоо устгуулчихсан дүлдсэн бүр чөтгөрлөг санаа сэдэн дэлхийн ертөнцийг хоёр хэсэг болгож Супермений анхаарлыг татж авчраад хүний өөрөнгөө хар нөхрөө соргодох аюултай зүйлийг эхлүүлж дэлхий хуваагдаж эхэлнэ. Өссөн гэр орондоо ирсэн Супермен ч өөр өмнөхөөсөө илүү шахам өнгөс орж тэнхрийн өсгсөн аавтайгаа сэтгэлийн яриа хийж байтал зурагтаар хэцүүхэн зүйл болж байгаа талаар мэдээ гарч очиод хартал Боровиягийн арим Жарханпур улсын хил дээр тулаад ирж гисэн юугүй л дайрчороод эзлэхэд бэлэн болсон талаар гарч байв. Чавс Жарханпурын иргэд сүүлийн найдвар болох Суперменээс лаврларин тэрний нэрийг дуудан туг намруулж бүг Супермен, Green Lantern, Hawkgirl бүгд үзэн нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа нь лавтай. Тамиртынхаа орсон Супермен очоод хүйсийн тэмдэглэлтэйгээд хөдлөх гэтэл ухаалаг залуу тэрнээс 7 дор мэдээг хүргэж Метрополист хот төдийгүй дэлхий тэр чигтээ устгах гэж бүгд дуулгах болно. Хотын удирдлагууд яаралтай нүлгэн шилжүүлэлт хийж иргэд бүгд сандралдаж байх үед Луи болон Жиминер дарагдаа болж буй зүйлсийг тайлбарлан дүлцэн чүбсэн толгойтой хамтран Жарханпурыг эзлэн газар доорх баялаг дээр нь эзэн сон хөсөлтэй байх магадлалтайг олж мэднэ. Энэ хооронд ястаа нэг сүйрлэгч нь утгаараа болж хот хуваагдаж эхлэн өндөр барилгууд даалуу шиг л нэгнээрээ налан унсаар энгийн иргэдийг хорхоо шавьчил бястархын даваанаар өгтөл муулж доромжилж байсан Супермен гарч ирэн барилгыг барьж авна. За тэгэд үргэлжлүүлэн дүлцэн олж авч хуваагдлыг зогсоон их дэлхийг амрах талаар ярилцсан зогсож байтал нь Ультрамен инженер хоёр гарч ирэн ухаалаг залуу Супермен гэсэн хоёрын эсрэг хоёр тулаан хийх нү гэтэл ухаалаг залуу маань байх. Нокрот тагуулаад.
Супермен хүчтэй зүргүүд тулаанд орохоор болдогч овоо үзэж байгаад ялагдах тийшээ хандан инженер авраг тосонгийн эмчилгээний шавар шиг нүүрэнд нь нааж тэр нь цаашлан уушиг руу нэвтэрч үхлийн аюул нүүрлэх нь тэр. Эдгээр минутын дотор энэ заваан зүйлээс салж чадахгүй л бол Супермен супер хүчтэй байгаад ч үхэх тул манер арга сийлж юм харахгүй байгаа ч зөнгөөрөө дээшээ тэнгэр төөрч араас нь нөгөө хоёр нөхөн барьж аваад гуруула задгаа сансар хүртэл нисээд буцаад хар ирчээр чөлөө дуналалтаар унан инженер гой амьтай голтой үлддэгч Ультрамен амьд бүхэл бага тайлтал Супермений ихэр нь байдаг. Юу гэж зүү зэрэглэнд болоод байгааг гайхан зогсож байтал дүлцэн Супермений ширхэг үснээс л хэрэг гаргаа авснаа хэлж тэмүгэ хөлбөрийг нь ашиглан Антарктидад байх гэрлүүн нэвтэрсэн байгаа юм. За тэгэл өмнөх шиг PlayStation тоглож байгаа мэт код ашиглан балбаж гарна да. Гэхдээ өөрийнхөө хуулбарт ялагдвал шившиг болготвол мөчөг өвөлгүй тэмцэлтэн байх үед хөөрхий жархампуурын иргэд юу эзлэгдэхийн нэрмэгдээр ирнэ. Гэхдээ Суперменд нөөц төлөвлөгөө байсан нь жархампуур руу Justice Gang-ийн андуудыгаа хатан залуугийн хамтаар илгээх байж. Тэд ч яг цагтаа очин Боровагийн цэргүүдийг юучгүй сөрүүлж ерөнхийлөгчийг нь устгадаг бол Супермен өөрийнхөө хуулбарт ялагдаж булаа болохын даваан дээр эрхлэхээс өөр ичдэггүй криптонохоо дуудан тоглоомын цаг эхэллээ. Гэж нохондо команд өгөн дронуудыг нь ёстой л нэг ээлжээр нь жагсаалтаас хасж ямар ч удирдлаггүй болсон хуулбар нь мишок шиг л балбуулж эхэлнэ. Энэ үеэр дүлцэн сүүлчийн боломжоо хаан репторууд гэх нэртэй нисдэг армаа ирүүлдэгч нэгэнтээ ирчиг авсан Суперменийг зогсоож чадалгүй батальоноро эрлэгийн үүдийг татж хуулбар Супермен хар нөхрөө сорогдож хумхын тоос болох нь тодорхой болж дэлхийн хуваагдлыг арилгахаар дүлцэн дээр давхиж очин ноён ухаалаг програмтай зууралдан хамаг байдаг мэдлэг чадвар сурсан мэдснээ ашиглан хуваагдлыг зогсоож чаддаг. Дүлцэн хөрхий. Өмөр шамгаалах бүхнээ алдсан. Дээр нь Супермений ажлын андууд нь бүх нотлох баримтыг ил болгон дүлцэг буруу гарын идэхэд байсныг нь орон даяар зарлан тунхагласнаар баримтлагдан жархампуурын иргэдч буцаад инх тайван голч Супермен Луи 2 өнгөлтөн аз жаргалтайгаар кино маань дуустдаг да. Бэж арай дуусаагүй шүү. Супермен маань Антарктидад байрлах гэрээ янзлж хэдэн муу шивгчин раптуудаа сэргэн засаад байж байтал Супермений үеэлдүүлэх супер охин хурчрын нохоогоо аваад яваад байна. Шаал согтуу шаал шоуч супер охин байдгнасаа. Супермен маань ч нэлээд хүнд тулаан хийсэн тул өсгөн хүмүүжүүлсэн аав ээжийнхээ болон өөрийнхөө бага насны бичлэг дүрсүүдийг үзэн эмчилгээгээ эхлүүлснээр кино маань одоо яг жинхнээсээ дуслаа. За энэ хүртэл анхааралтай томоотой үзэж сонирхсон та нартай маш их баярлалаа. Зас тэгээд дараагийн киногоор уулзах байлгүй те. Ойрхон кино оруулж байгаа учраас үзсэн хүмүүр нэг хуруу гоцоолгоо шүү. Мэдээ. Аашс. За түрүү баяртай. Өнөөдөртөө ингэж боллоо садар эмтэд минь. Үсэ. Some love and hate. Get the watch count no sir every day. Come in there, hear your chips and like that's a new hits.